Сайн байцгаана уу? Монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн авлагч Батчмаг байна. Манай бүлгэнд 7 гишүүнтэй 5 тэргүүлэх зэрэгтэй 4 ардын босролын тэргүүний ажилтан нэг заах арга зэрэгтэй багш нар ажиллаж байна. Сургуулийн зорилгыг хүрээнд зорилгоо тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар маань тус хичээлийн жил бага ангийн монгол хэлний 15 хөтөлбөрийг сайжруулан тарааж өгөх материал гарын авлагаар баяжуулсан. Дунд давхлах ангийн хөтөлбөр Монгол хэлний хичээлийн хөтөлбөр 20, Монгол бичгийн хичээлийн хөтөлбөр 10, уран зохиолын хичээлийн хөтөлбөр 15-ыг босруулан сайжруулж, тестийн сан тарааж өгөх материалаар баяжуулан сургалтын үйл ажиллагаанд хэрэгжиж байна. Хичээл бүрийн явцын шалгалтыг захимаар авч байна. Бага ангийн монгол хэлний хичээлдэр зочинтой цаг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд бус үйл ажиллагаагаар эцэг эхчүүдэд сургалтын үйл ажиллагааг танилцуулах, хүүхдүүдтэйгээ хамтран суралцаж, тэдэнд туслан зөвлөдөг байх тал дээр зөвлөгөө өгснөөр сурагчдын монгол хэлний мэдлэг чадвар дахиж байна. Жил бүр уламжлалт болгон зохион явуулдаг ур чадрын уралдаанд монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар амжилттай хамрагдан оролцлоо. Монгол хэлний багш Батчмаг 3 дугаар байр эзэлсэн. Мөн тэргүүлэх зэрэгтэй багш нар залуу багш нартаа арга зүйн туршлагаа төвийн дэвтрүүлэх зорилгоор хичээл зааж байна. Монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хамтран сурагчдыг хамтын оролцоогоор нь хөгжүүлж буй жишээн дээр бэлтгэлийн сэдвээр сургуультай оролцож төрүүлэн аймгийн бэлтгэлийн уралдаанд амжилттай оролцлоо. Бага ангийн монгол хэлний комитетс дэвтэр бол сурагчийн тал цэвэр бичигтэн анги, цэвэр бичигтэнд сурагч шалруулах ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Үсгэлийн хаа тэмцээнийг 1-р ангийн үсгэлийн баярыг угтаж зохион байгууллаа. Үүнд 1-ийн Б ангийн сурагч Игчин, 1-ийн А ангийн сурагч Тэргэл хам түшиг нар шалгарч байр эзэлсэн байна. Тус хичээлийн жилд уран зохиолын комит шинээр байгуулж 6-аас 12 дугаар ангийн сурах бичгийн хүрээнд орсон томоохон зохиолуудыг 5-аас 10 ширхгийг 2 сая 53 мянган төгрөгөөр бодлон авч сурагчдаар уншуулдаг ба мөн эссений номуудаар баяжуулж сурагчдыг ном уншуулах, эссе бичиж сургах үйл ажиллагааг доктортой явуулж байна. Буцах цаг хонхны дунд цаадсан эрдэмийн сарууд өргөө миний сургуулаа эрдэмийн гэрэл дордоо дөрөвдүгээр сургуулаа энэ төрөл зүйлийг Монголд анх дэлгэрүүлсэн хүн бол Додонгийн төдвийн гэсэн эссенийх нь үг өгүүлбэр болгоно маш их хүн зэнтэй санагддаг. Тэмч учраас манай анги нийтээрээ Додонгийн төдвийн шилдэг эссенийх ном болох Өвгөн шуурга, Өвгөн бороо гэх номнуудыг бодлон авч ангиараа уншиж байгаа. Эссений бүтэц агуулга гэвэл альва зүйлийг маш олон талаас нь задлж шинжилж судалж хийж бичдэг. Тэгээд баттай их сурвалжаас авсан тоо баримт мэдээллийг ашиглан бичдэг болохоор хүний мэдлэгийг тэлж өгдөг. За ингээд хүүхдүүд та бүхэн Монголын шилдэг зохиолчулах Лодонгийн төдвийн Өвгөн шуурга, Өвгөн бороо гэх мэт эссений шилдэг номнуудтай уншиж танилцаарай. Энэ үед биеийн төмөр сайжирч, биеийн тамир сажиж чадал хүч нь нэмэгдэж, учраас биеийн хөдөлмөрт илүүхэн оролцож, хөлөртлөө ажиллаж байвал сайн. Ингэвэл хурсан бадганыг бушглах цэргийн зүтгэж биднэрт хүмүүн бичиг сонин уншихыг уриалсан. Хүмүүн бичиг сонин уншсанаар бид нар мэдээлэлтэй танилцж илүү сайн уншиж чаддаг болсон. Мөн хүмүүн бичиг сонин дээрээс татсан бичгийг харж өөр нь бие даан суралцах чадвараа дээшлүүлж болно. Хүүхдүүдэд хүмүүн бичиг сонин уншиж хэвшээрэй. Монгол хэлний багш Наран цэцэг маань энэ жилийн дураас манай ангийн хүмүүн бичих сонин нийтээрээ уншихад уриалаад одоо хүртэл манай анги маань хүмүүн бичих сонингоо нийтээрээ уншиж байна. Хүмүүн бичих сонин уншсны ач тус гэх юм бол нийтээрээ ингээд уншлагатаа сайн болоод хүмүүн бичих сонин дээр маань бас цэвэр бичгийн тэг байдаг учраас даган дурайн цэвэр бичгтээ сайжран бие даан татлан бичих сурах боломжтой байгаа. 6-аас 8 дугаар ангийн сурагчид үндэсний бичгийн, хичээнгүй бичгийн дэвтэр болон уншлагын номыг худалдан авч хичээл сургалтаа тогтмол ашиглаж байна. 6 дугаар ангиасаа үндэсний бичгийг хичээнгүй тэгээр бичиж сурснаар сурагчдад ахиц гарч
аймаг болон улсын уралдаанд шилдгээр шалгарч байна. Сайн байна уу? Намайг Ихтэй гэдэг. Өдөө сургуулийн нарын ангид суралцдаг. Уран зохиолын хичээлээр Монголын хаанаас болжог бүрийн ихээр уншиж танилцсан. Үүний дараагаар 12 бүлгийн 5 чагуулгыг үндэсний бичгээр бүтээл болгон гаргасан байгаа. Өнөө бүтээлийг хийх явцад Монголын хаан түүх соёлыг илүү ихээр судлах сонирхолтой болсон. Монгол хүмүүс Монголын хаанаас болжог бүрийн ихээр унших хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тиймээс та бүхэн энэ номыг уншиж сонирхоорой. Монгол хэлний хичээлийн төрөлсөн олимпиадын 2-ын даваан 12 дугаар ангийн сурагчийн төрөлд 12-ын Б ангийн сурагч Ерөөлдөө 3 дугаар байр хүрэл медаль бэлтгэсэн багш Баярбат. Монгол хэлний хичээлийн олимпиадын 2-ын даваа анги нийтийн төрөлд Баярбат багшийн бэлтгэсэн 9 анги 3 дугаар байр хүрэл медаль. Нийтийн номын сангаас зохион явуулсан өв соёл танин мэдхэн уралдаанд 12-ын А ангийн баг тэргүүн байр алтан медаль бэлтгэсэн багш Баярбат. Хотон Монгол бичиг төрийн бус байгууллагаас зохион явуулсан өврийн дотор уралдаанд 15 хүүхэд хамрагдан оролцсноос ахлах ангийн төрөлд Ерөөлдөөд 2 дугаар байр бэлтгэсэн багш Баярбат. Мэргэжлийн багшийн төрөлд Цэрэндижид 2 дугаар байр. Цагдаагийн газраас зохион явуулсан шүлгийн уралдаанд 9 ангийн сурагч Одон Чимэг дэд байр мөнгөн медаль, дүүрэн бэлэг 3 дугаар байр хүрэл медаль бэлтгэсэн багш Баярбат. Үндэсний бичгийн хичээлийн төрөлсөн олимпиад 2-ын даваа анги нийтийн төрөлд Цэрэндижид багшийн бэлтгэсэн 6 бай анги дэд байр мөнгөн медаль, 7 бай анги тэргүүн байр усад оролцох эрх, Бачмаг багшийн бэлтгэсэн 8 бай анги тэргүүн байр эцлэн усад оролцох эрх авсан бөгөөд 7 бай 8 бай ангийн бичвэрүүд улсын шилдэг 14-т багтсан байна. Арангай аймгийн засаг даргын Ивэлдор зохион байгуулагдсан үндэсний бичгийн стандарт олимпиадад 7 бай ангийн янжин алтан медаль, 7 бай анги үлзий жаргал мөнгөн медаль, 10 бай анги халиуна мөнгөн медаль, 10 анги зол заяа хүрэл медаль, 11 А анги буян зол мөнгөн медаль, 11 Б анги эв санаа мөнгөн медаль, 11 Б анги ариун заяа хүрэл медаль, 12 А Ерөөлдөөд мөнгөн медаль тус хүртсэн байна. Үндэсний бичгийн хичээлийн төрөлсөн олимпиадын 2-ын даваанд Цэрэндижид багш мэргэжлийн багшийн төрөлд алтан медаль усад оролцох эрхээр шагнагдсан байна. 2022 оноос эхлэн Наран цэцэг багш биерэн бичгийн дугуулан хичээлүүлж байна. Дугуулангийн сурагчид жил бүрийн бичиг үсгийн баяраар сургууль болон аймгийн хэмжээнд зохиогдсон уралдаанд багш сурагчид амжилттай оролцоо ирсэн. Энэ жилийн хувьд 8, 9, 11-р ангийн 20 сурагч биерэн бичгийн сургалтанд хамрагдан суралцж байна. Сайн байцгаана уу? Намайг Ууган Цэцэг гэдэг. Би энэ сургуулийн 11 ангид суралцдаг. Тэгээд одоогоос 2 жилийн өмнө би Наран цэцэг багшийнхаа биерэн дугууланд явж эхэлсэн. Наран цэцэг багшийнхаа биерэн дугууланд явж эхэлснээр би чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дээрээс нь зөв сууд сурах, үндснийхээ бичгээр зөв сайхан бичиж гарын нийлбэлтэй болсон. Үндснийхээ бичгээр зөв сайхан бичиж сурцгаая. 2016 оноос эхлэн Цэрэндижид багшийн удирдлагын дор биерэн бичгийн дугууланд тасралтгүй 10 дахь жилдээ хичээлж байна. Энэхүү биерэн бичгийн дугуулан хичээлүүлснээр сурагчид маань аливаа юмд мустай хандах, сууд сурах, анхаарлаа төвлөрүүлэх маш олон талын ач холбогдолтой. Дугуулангийн сурагчид жил бүрийн бичиг үсгийн баяраар сургууль болон аймгийн хэмжээнд багш сурагчдын хамтарсан үсгэлэнгээ гаргахаас гадна олон улсын чанартай Монголын сайхан бичигтэн, мөнх төмрийн бичиг, хичээнгүй бичигтэн зэрэг үсгэлэн уралдаанд огтмол амжилттай оролцож ирсэн. Энэ хичээлийн жилийн хувьд 7-8 дугаар ангийн 44 сурагч биерэн бичгийн анхан шатны сургалтанд хамрагдан хичээлж байна. Сайн байцгаана уу? Манай дөрөвдүгээр сургуулийн дунд ангийн биерэн бичгийн дугуулан маань 10 сарын 1-ээс эхлээд өдийг хүртэл тасралтгүй хичээлж байна. 10 сарын 1-ээс өдийг хүртэл хичээлэх хугацаанд бид нар бүх үсгүүд дээр яаж даралт хийх үү, өргөлтөө яаж авах уу гэх мэт олон зүйлийг сурсан. Тэгээд биерэн бичлэгээр хичээлснээрээ сайн сууд сурдаг, анхаарал төвлөрөлт сайжирдаг, гарын эв дүү зөвшөөрдөг гэхэд маш олон зүйлийг сурч авдаг. Тэгээд хүүхдүүд та нарыг ч гэсэн биерэн бичлэгээр хичээллэхийг уриалж байна.
хаврын бичиг үсгийн баяраар сургуулаа төлөөлж хурдан уншлага, зөв сайхан бичигдэн уран бичгийн төрлөөр 12 сурагч амжилттай оролцсон. Мөн энэ үеэр Биерийн дугуулангийн багш сурагчдын үзэсгэлэнг гаргасан. Их Тамир сумын ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчтай хамтран ажиллаж туршлага солилцсон. Аймгийн засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй шилдэг бүтээлч багш уралдаанд Цэрэн Дижид багш тэргүүн байр эзэлсэн. Соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Тамир туслан дээр уран бичгийн сургалтанд сурагчдаа хамруулсан. Намрын номын баяраар багш сурагчид бүтээлийн үзэсгэлэнг амжилттай гаргасан. Соёлын бит бус өвийг уламжлан хадгалуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой ерөөлж, магтаалж хүүхэд шалгаруулах анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа.